За сайн байцгаана уу дээдлийн шоуны үзэгчдээ. Хөтлөх заяа. Тэгээд та бүхэн хэрвээ бит хоёрыг дэмжихийг өчүүхэн ч хамаагүй мэдгүй ямар ч юм хамаагүй дэмжихийг хүсэх юм бол манай сошиал суугуудыг дагаарай. Тэгээд сошиал суугуудыг дагснаар бид эдийн контентыг цаг алдахгүй үзнэ. Тэгээд нэмээд бит хоёрт тодорхой хэмжээнд тусалж гин гэсэн үг шүү. Тэгээд манай сошиал суугуудыг subscribe-ийг лайк дараад фоллоугаарай. Тэгээд баярлалаа дээдлийн шоутайгаа хамт угаарай. Байнга үздэгт баярлалаа. Манай нэвтрүүлгийн ерөнхий мэдээлэгчээр Саммиг лайт хамт ажиллаж байна. Гидс дүүргүүлтгүү хамгийн бага галаар агуулсан шинэлэг зөөлөн мэдрэмжийг мэдрэх хүсвэл Саммиг лайтыг сонгоорой. Дээдлийн шоуны өнөөдрийн спонсороор мөн Lime хамтран ажиллаж байгаа. Тэгээ манай Lime аппликейшн маань шинжлэгдээд вершн 2 нь гараад бүр маш гоё сонирхолтой аппликейшн болсон байна. Тэгээд нэмээд хамгийн гол нь тэд нар өөрсдөө дататай болсон байна. Манай Lime-ийн зүгээс та бүхэндээ маш гоё бэлэг бэлдсэн байгаа. Та энэ доор гарч байгаа QR кодыг уншуулад Lime-ийн хэрэглэгч биш байсан ч хамаагүй энэ QR кодыг уншуулад үнэгүй хязгааргүй дата авах боломжтой шүү. Та бүхэн доор харж байгаа QR кодыг уншуулад хязгааргүй дата аваарай. Баярлалаа. Lime байлаа. Мөн дээрэс нь та бүхэн 5,000 төгрөгөөр 1 сарын хугацаанд сүлжээнд хязгааргүйраа датаг ашиглах боломжтой ийм гоё давуу талыг гаргаж өгсөн байна. Өмнө бид нар Lime-ыг бол зөвхөн гадаадаас одоо Монгол руу ярьдаг тийм дугаар гэж боддог байсан бол энэ маань бүрэн өөрчлөгдөд өөрөөсөө дататай болсон байна. Дээрээс нь ийм гоё хөнгөлтэй нөхцөлийг бидэнд санал болгож байгаа болохоор таад маань сонирхоод үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд энд гарах QR кодыг уншуулаад дата авахаа мартваа гэсэн. Баярлалаа. Дээдлийн шоу байлаа. Хамтдаа бүтээх мөч Hardys. Дээдлийн шоу. За манай өнөөдрийн дугаар инхүү эхлэхэд бэлэн боллоо. Манай оролцогчид айсуу бүгд оролцогчтой хадуу хадагчдаар өгтөө авцгаая. Амраа чи урдлын охиныг ягаад зүгээр хайчиж байгаа юм бэ нүдийн боосноо зүгээр. Доогуура хараарай гэж. Юу гэсэн ч үг юм те. Доогуура харна гэж. За. Энд нэг залуу гарч ирж штэ. Энд ч сууж. За. Сандал дээр миг байгаа шүү. За. Ямар мохо яныгийн барай шаачаа өстө. Богоноос нь барихгүй өстө бүр ингэж салаавч ингэж ийш юм шиг. Очлаарай гэж. За. Өнөөдөр манай 3 оролцогч маань ирсэн байна. За манай оролцогчд маань өнөөдөр 2 эмэгтэй 1 залуу байгаа. Тэгээд сүүлийн дугаарууд дандаа 2 эрэгтэй 1 эмэгтэй байгаа хүмүүс 2 эмэгтэй оруул гэдэргээ те бүр юм загнах шинжтэй болсон байлээ. Тэгээд 2 эмэгтэй оруулж байгаа. За тэгэхээр манай 2 эмэгтэй маань гоё ихлэ өөрсдөө танилцуулчих тийм ээ. Өнөөдөр те энд яагаад ирсэн бэ? Өөрийнхөө одоо хин гэдгийг ямар даваа талтай гэдгийг бүгдийг гоё нээлттэй дэлгэрэнгүй танилцуулж болно шүү. За. Окей, манай эмэгтэй хэсэглээ. За бүгдэнд нь орон мэнд. Жаахан чанга. Микрофоноо жоо хойрох яриа за. За бүгдэнд нь орон мэнд. Намайг Намаа Эрдэнэ гэдэг 23 настай. Нийгмийн ажилтан мэргэжилтэй. Одоогоор даргаан туслах буюу нарийн бичиг гэдэг. Юу нас нь хэд настай вэ тийм ээ? 23 настай. 23 тай. Окей. За манай нөгөө эмэгтэй мөрөг танилцуулъя. За намайг болохоор Гшиглэн гэдэг. Би ангаахт шүдний хэмжээр суралцдаг. 21 настай. Тэгээд найзуудаараа сумлагдаад орж ирсэн баа. Сумлагдаад. Сумн хаана байгаа юм шиг. Сандарч байна. Байгаа ш. Хаана хийчихв? Сум байхгүй л энэ таг ш. Найзууд чинь нөө. Сумлсан найзууд чинь хойно байгаа гэж юу? Тэрний сум ч хойно биш үү тий. За. Одоо чамаа бүтэн бичиж байгаа бах та тий. Дараа нь муутахаар энийг гаргаж ирж стори иднэ. Шоолоос. За. Манай залуу өөрийгөө танилцуулж шүү дээ. Өнөөдөр те яагаад чиний төлөө 2 охин өрсөлдөх хэвтэй юм бэ тийм ээ? Чи яг хин юм бэ тий. За би одоо 21 настай. Тэгээд Тэмүүжин гэдэг маркетингаар сурдаг тийм залуу байна. Окей. Тэмүүжин маркетингаар сурдаг тийм ээ? Танилцуулснаа яагаад танилцсан энийг гэдэг. Жохон хичээд ийн үгүй өөрөөсөө. Зүгээр үстэй. Зүгээр. За. Окей. Ваа сандрах хэрэг байхгүй шүү. За одоо ерөөсөө 100 мянган үнэлт оройж үзнэ гэж шахах тий. Нэг сандраадах юм биш гэж шахах тий. 100 мянга. Чиний давуу тал юу юм бэ тийм ээ? Тэмүүжин яг яагаад өнөөдөр ингээ 2 охин тий айлын аавын 2 хөөрхөн охин яагаад чиний төлөө өрсөлдөх хэвтэй юм бэ тийм ээ? Тэрийг гоё хэлээч төхөө. Давуу талаа.
тэгээд хамт байхад тухтай л байна да. Тэг өөрийнхөө нь байлгаж чадах хаа. Тухтай. Тэгээд хамт байхад одоо тухтай байлгахын төлөө хоёр ах өөрсөлдөн тийм ээ. Тийм хүн амар ховор болцсон байдаг шээс тийм Монгол тийм. Ерөөсө бүх залуу юм товхгүй. Манай залуу л амар юм товхтой. Хоёр охин өрсөлдөж мэсэлтэй шээ. Өөр гоё тий. Юм хэлээ л да. Би ингэн ч гэдэг юм уу тий. Тамбовтой ч юм уу тий. Даваа тал байдаг. Тийм одоо жишээл гадаад үзэмжч байдаг юм уу? Эсвэл амар халамжтай ч гэдэг юм уу тий? Халамжлаа. Ямар мах итгэлгүй шаашна гэх. Халамжлна гэх тий. За тэгэхээр ер нь халамжтай тухтай байдаг. Өөр даваа тал байхгүй. Зүг. Өөрийгөө сайн танилцуулахгүй энэ хоёр охин чиний л өрсөлдөхгүй шүү дээ. Хоорондоо наа хоёр охин ч баг хоорондоо болцоо шахах юм шиг. Тэгээд нүдний болтоо харчих байлгүй тий. Вау. За. Гээ өөртөө ихтэй залуу байна тийм ээ. Гадаад үзэмжээ одоо өөртөө ихтэй юм чи 10-аас үнэлвэл яг хэд юм бэ тий? Яг өөрийгөө 10-аас хэд гэж үнэлж байна? За 8 ба. 8. Хоёр найдсан гэх шиг тий. Яг уу эхлэл дээрээ бол дайжгүй тий. Энд чи бас 10 гүшээснэ ярианы явцад 1 мэг рүү оноошоо авлаасаа эвгүй шүү дээ тий. Дээр нэг залуу 100 гүшээснэ волта авсан 5 байдаг шээс. Амар эвгүй шээс. Тэрхүү тоглолт байдаг шүү гэж. Яа өстө тэр залуугаа төгтчлөө гэж. Йоо энд нэг их наа тэнэг юм бэ яаж байгаа юм бэ гэж. Угаасаа яг бодит байдал тийм байсан. Угаасаа нөгөө амар попперч жагаад болт авсан ч октод гэж шаачвч одоо Үзэгчд ерөөс алгахгүй гэж шаарч. за окей тэгвэл манай хоёр эмэгтэй маань тий гоё өөрсдийнхөө давуу талыг хэлдэж чадахгүй. Ягаад энэ залуу чамайг сонгох ёстой юм бэ тийм ээ? Игшиглэнгээс эхэлжээ. Тэнд хоёр шуламжиг найсан харсан бодлоо. Мэдэл сумалсан хоёр найз нөө тий. За Би хүмүүжлтэй шахахгүй гинэ. Би хүмүүжлтэйг шахахгүй юу гэхээр ч эвгүй юм бэ те. Яг хүмүүжлтэй юм уу ямар юм те. Хүмүүжлтэйг шахахгүй биз таа гэж шах те. За хүмүүжлтэйгээр навъя. За 10-ыг мартъя те. За өөр яг алдаа байж болно. Нэг удаа тий. би сайхан сэтгэлтэй. Одоо нөгөөтгөө хэлэхгүй сайхан сэтгэлтэй гэдэг нэг юм. За сайхан сэтгэлтэй хүмүүжлтэй. Яг өөр. Аха. Ухаантай гшаа гэдэг. Наачиг нэг юм ухаантай юу үгүй юу дээр яг байгаад ах ухаантай гшаа. Хүмүүжлтэй гшаахгүй юу гэд. Яг нэг юм зохион бичлэг бичиж байгаад буруу биччихээр ард нь хоёр ингээд дарцсан юм шиг тий. Яг нэг юм зөв буруу хүн байж зөв юм хийхсний араас нь өөрийгөө гринжлэдэг шахахгүй юу гэдэг. Тэгтээ яхав тийм зүгээр л тэр нөө үг л болохоос шиг тийм байж болно шүү дээ. Хүмүүжлтэй ухаантай хүмүүжлтэй. Nice. За. Манай нөгөө эмэгтэй намуна гэж дуудчих уу тий. Намука гэдэг үзэж байна. Намука. За. Абаска тий. Наад дургуй шаас тий. Наа биш кагаар. Угаасаа нөгөө намуна чи эвгүй болчиход идэг болохоор гэдэг үү тий. Намука. За. За. Окей. За. Миний давуу тал гэвэл ерөнхийдөө бол яг өөрийнхөөрөө нийтэж нийтлэг хүмүүстэй ерөнхийдөө бол яг ингээд байгаа газараа тасн зөвхөд амьдардаг. Нөгөө талаар байгаа газараа тасн зөвхөд. За nice. Зүгээр. Тэгээд бас дээрээс нь айлын том доороо 4 дүүтэй. Nice. Тийм, айлын том болохоор илүү би даасан тийм. Тийм, би даас. Хөх том гэдэг юм уу? Яагаад юм те? Илүү гэ хөхөө бариад те. Зарим бүгэ би өөрөө өсгсөн. За, ер нь бол тэгээд амьдралын ихтийн төлөвлөгөөтэй ерөнхийдөө бол алсын хараатай. Маш их зүйлийг төлөвлөдөг, цагийн менежменттэй, өөрийнхөө хувийн зохион байгуулалт сайн. Вау, яг ажлын ярилцлага шиг болчихлоо те. Айгуу гоё тийм. Айгуу гоё хариуллаа. Миний яг ажлын онцгоос болдог байхгүй юу? Өмнө би бас нэг оператор хийжсэн, мэдээлэл ажилт хийжсэн. Тэгээ одоо яг нөгөө нарийн бичиг хийдэг болохоор яг илүү албан болчих гээд идэв юм. Албан. Окей. За, окей. Өнөөдөр яг уу ажиллаад түр мартыг тийм ээ. Гоё болцоо байгаа юм чи хэлээ гоё. За, окей. Гэтэ гоё хариулсан шүү. Тийм, үнээр гоё нэлттэй байлаа. За. Тэгвэл манай залуу те ер нь ямархуу охин сонирхдаг вэ те яг тайп нь юу вэ? Тэ яг юм гадаад байдлаасаа физикэл те.
Ер нь биеийн л хард юм даа эхлээд. Би нэ. Аха. Ямар биетэй авах хэрэгтэй юм бэ тийм ээ? Чиний яг зөв. Ямар бие байвал харахгүй бай те. За. Тийм ideal type ч шүү дээ. Хамаагүй шүү дээ. Заавал тийм хүн байх гэж бас байхгүй шүү дээ. Тэгээ жоохон өндөрдөө ч юм уу. Өндөр дүү. За. За өндрийг харна. За. Тэгээд дараа нь царайдсыг харах уу. Аа, царай зүс нь харна. Уусаал харна шүү дээ. Яг Ер нь л харах. Шөөсө хүн л юм чинь царай зүстэй л байлгүй. яг ямар хуу байх хэрэгтэй. Одоо жишээл царай зүс нь тий. Ер нь тэгээд биеийн л хард юм дөө. Биеийн л гоё байвал царай хамаагүй. Хамаатай л та. Тэгээ яг гэдэг юм бөөрөх юм яриад л таа. За. Царай харна, би харна. Тий. амар гоё биетэй Амар lady гоё boy байсан чинь те. Царайгийн л харааш. Хүүс хардггүй ш. Зөв царай хард хамаагаа мөн ш. Гүй тийм би харна л гээд байгаа сте. Тийм, үнэ. Таиландд болгоомжтой яваарай гэж шахах. За. Манай эмэгтэй маань тий. За, намукагаас эхэлчихье. Ямар хуу залуу яг өнөөдөр сонирхож энд ирсэн бэ? Байгаасаа гэж бодсон байна. За ерөөхдөө бол би өөрөөсөө ах хүн сонирхдог. Өөгшөх. Хоёр дүү юм байна штэ гэж. Тэгээд яг болтой авал шууд ерөөхдөө бол хамгийн түрүүнд эрэгтэй хүний шанааг нь хардаг. Шанаа. Тэгээд бас түнхийг хардаг. Ингээ юм ярьж явах үед ингээ хөдлөдөх нь надад амар ер нь гоё харагддаг. Тэгээд үсний засалт шанаа түнх гурийн хамгийн түрүүнд хардаг. Үсний засал шанаа түнх те. Тийм, үсний засалтны ямар хуу байвал чам таалагддаг юм бэ те? Ийм урт үсүү, эсвэл ийм гоё бүр жижигхэн богино үсүү, эсвэл ийм халимаг үсүү те? Жижигхэн богино хал үсэл гоё шүү дээ. Ерөнхийдөө бол яг нэг гоё эрэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Тийм гоё эмэгтэй эрэгтэй хүмүүс ер нь байгаа гэж шахт. Тэгээд надаас намхан эрэгтэй гэж бараг байхгүй учраас өндөр нам ер нь болчиххаа. Намхан хөтөдийн давуу тал те чи ямар ч өндөртэй байсан хамаагүй өгш те. Гэтээ бүр яг жицэн мэцүү ч юм уу эсвэл багахан өндөр байл муухай шин. Муухай. Юу нь муухай вэ? Давуулаад явахаа сүргүү гэх юм уу? Сүргүү гэдэг шиг ёо. Ийм баян ингээ харааш хат нэг сүргүү бистатай ахнасна. Ёо. Ямар сүргүү юм бэ гэж. Хол яв гэж. Тэгээ эсэргээрээ бас хит өндөр байвал муухай. Хит өндөр нь хит вэ Би ч те? одоо метр 55 байхгүй юу? Метр 55. Тэгээ хитрхи өндөр байвал Авирах гэж таа те. явж байгаа шиг юу вэ? Шонгийн мод ш. Яг нэг ойлцтой хот ингээ гоё байж иддэг бол. Тэр нь одоо жишээл хит юм бэ те? Өндөр нь. 80 дотор юм болоо 78. Бас л өндөр тавьж шүү чи. 23 санж штэ тий 23 санж чинь бас окей манай ихшиглэн маань тий Асуулт юм. ямар залуу байгаасаа гэж хүсэж байгаа вэ тий Би яг өглөөд өндрийг нь харна. Надаас өндөр байл зүгээр тэгээд гадаад байдлын Нөө микрого жоохон ярьдчих. юу сонсохдохгүй шүү дээ тэгээ ер нь бол хүнтэй яаж хэрцэж байгааг нь илүү харах юм. Хэр хүндэтгэлтэй хэрцэж Ер нь амьтантай те. Хүнтэй гоё ярьцнаа нохоо томоохон ярьцаа шаад байдаг те. Ер нь амьтантай. Амьд амьтантай. Тий, за. тэгээд өндөр нь хэд байх хэвтэй вэ чиний шаардлага юу гэдэг вэ тий Надаас өндөр тэр юм хийжлэх шүү би өөр болохоор 180 бараг 180 см байхгүй. Тэгэхээр надаас 180. Энэ охин бүр сая цог өрөөнд заасан охин нь сая цог өрөөнд байсан хэрнээ бас өндрийн сонсноо шок гэж өдр тий Сонсдоо шүү дээ эмэгтэй хүн ч бас эмэгтэйтэй хайртай гоё өргөж байгаа байхгүй. хайртай хайртай юм уу те. арай өөр утгаараа биш тийм ээ За. Окей. За. Тэгвэл манай эдийн celebrity crush нь ямар хүмүүс байд юм бэ те ер нь. За, ихшилэнгээс эхэлчихье. Дуучин Harry Styles. Harry Styles. Окей, One Direction тийм ээ. Байсан те. X те. За. Би тэрийг танихгүй гэж ах те. За миний хувьд бол яг баярат болон чин санаа байгаа. Яагаад вэ гэхээр би авч явж байгаа байдал болон одоо өөртөө анхаардаг байх нь надад илүү таалагддаг. Тэгээд нэг яг өмнө нас чин санаа централ ажилладаг хахад чин санаа баярат хоёртой яг таарч исэн болохоор бас илүү гоё
яг дагуулад явах чимэгтэй гэдэг шиг ер нь Гүгөө. гоё юм. Чи тэр хоёрыг дагуулж явах юм уу? Тэр хоёр чамайг дагуулж явах юм уу? Тэ? Чи нэг Хамт хүн ажиллажсэн дагуулж бол- явсан л хүн байгаад их юм те. Тэгээ хоёр өөр төрлийн юм байна те. Нэг нь үстэй, нэг нь үсгүй. Манай зад. Алийг сонгох вэ? Чи яг нэгийг сонгох гэвэл. Тийм. Яг бүр юм топ нэг нь те. Хамгийн нэг юм. Баярт. Баярат. За. Яагаад? Би хаа тэгээд ер нь бол дэндүү гоё ах штеп. Игэмнийх нь нүхний сүү умаар байна. Гэцнийх нь булчин дээр хувцсан угаамаар байна тий. За манай залуугийнхыг сонсъё те. Тийм краш байхгүй. Крашгүй. Байхгүй. Монгол гадаад ямар ч байхгүй. Байхгүй. Нэг хөөрхөн гэж оддог ч юмхтэй байхгүй. Тийм юм байхгүй. Вау, ямар гоё юм бэ гэж. Why you fucking lying? Дандаа удлаа шахин шахтай. Бурхан минь. За хилжээчтэй нэг юмхтэй байгаа л байлгүй дээ ч ч доо. Харь гаргаас бууж ирсэн юм шиг л. Тийм эсвэл жоохон бахта үзчихсэн юм гоё ихч ч юм уу тий. Байдаг да. За тэгвэл Жэни л юм уу та. Жэни. За хэлгүүгүй л Жэни тийм ээ. За. Окей. Тэгвэл ер нь өмнөх харилцаа яагаад дуусгасан бэ тий? Одоо энд сингл болоод ирсэн байгаа учраас хизээ дууссан, яагаад дууссан? Тэр гоё хэлчих. Яг юу болсон юм? За их шигдэнгээс эхэлчихье. Ерөөсөө өмнө харилцаа байхгүй. Үерхэж байгаагүй. Аха. Тэгээ яаж исэн юм гэж. Яаж байгаа ч вэ? Яаж байгаа ч хөө ингээл хоёр жатганы найзтайгаа ингээл амьдарч байгаа. Тэр хоёр сумлахаар нь гарч ирсэн л байж би бүр яаж байгаа чгүй. Яг яаж байгаа ч вэ? За. Ямар ч тийм үерхлийн харилцаа бүр байгаагүй. Аха байгаа. Албан ёсны бус ч байгаагүй. Байгаагүй. Яг яагаад тийм бэ те хоёр найзаас ч болоод байна уу чамаас болоод байна уу Тэр хоёр болохоор хоёр найз чи ажидлын ширээнд ингээ яг юм тагнуулдаад ирээ суугаад байна уу те Хоёр найзгүйгээрээ ер нь хэсэг хугацаанд байж үзсэн үү гшаагүй те. Тэр хоёр чи юм хаалт болцсон байгаа юм биш үсттэй гшаагүй те. хоёр найз нь чимээг болоо шээ сайн нөгөө модель зөдөл гэж шээ ногтсон шээ Аягүй л энэ охин энэ ямар залуу нэг чи шал гачи юм биш те бол гэсэн өөртөө бичиж шээ. За тоглосон шүү гэдэг. Үний хэсгийг бид нар мэдэхгүй. Чи ч мэдэх боломжгүй гшаагүй те. Яана энэ хоёроос тэгшлэнд үнэнгийн хэлчлээ одоо хоёлаа яана гэж. За. Аха. Залуу гэхийг сонс. Тийм залуу хөө сонсъё те. Өмнөх харилцаа хизээ дууссан бэ? Яагаад дууссан бэ? Байхгүй л гişaav да. Чи их шиглэн биш шүү бро. 5 сарын өмнө ер нь бол дууссан. Яагаад дууссан бэ те? Тэгээд за яагаад дууссан яах вэ? Тэгэл дууссан. Гөөгүй яагаад дууссан чи яан шүү гшаах те. Тэр яасны чинь сонсох ш бит хоёр ингээ 7 хоног хүлээгээд одоо энд сууж юм гişаах те. Яг тэгээд цэрэг төвчөд ирсэн чинь тэгэл байгаагүй. Ау. Тэгээд дууссан. Нэг жилийн цэрэг те. Тий. Цэргийн аль хаасан юм биш үү те. Окей, nice. Яг ир хүн болоод ирсэн чи юм байхгүй болоо шээ. Зя. Утасны флашлайт юм. Бичээд байгаа юм биш үстэй үе. Тагнуу шиг шааж ирсэн. Би тэгвэл энд айгу муухай гарах нь яг ийшээ бичээж те. За баярлалаа. Зя. Намока гэв. Намока. Намока те. Намока. За. За миний өмнөх харилцаа ерхэд бол яг 3 сарын өмнө дууссан. Эрэгтэй хүн ерөнхийдөө бол яг ингээд эхний явцдаа тэг харилцаа дөнгөж эхэлж явах үед маш гоё байдаг. Яг л болно бүтнээ л гэж аа тийм. Хайрлна хаалмшнаа л гэдэг нь шүү дээ. Чамгүй л амьдрч чадахгүй гэл те. За. Тийм ерөнхийдөө бол яг тэгэж байсан. Тэгээд цаг өнгөрөхийн хэрээр ерөнхийдөө бол Чамтай бол амьдрч чадахгүй нэ гэж аа те. Гоо. Яг нэг уг үйлдэл хоёрын зөрүүд эхэлсэн. Ярьжсэнээс өөр хүн байсан тий. Ерөнхийдөө бол ингээ хамт байхад ингээ гоё шүү, сайхан шүү, тэгэж шүү, ингээ шүү гэдэг хэрнээсээ үйлдэл нь яг тэгэж яг хэлсэн шигэ байдаггүй гэх юм уу? Нэг тийм ойлгохгүй нөө. Муухай байна гэсэн. Ингээ цаашаа ард сууснаа миний ямар хөөрхөн харагдаж байна гэж аа те. Уг үйлдэл нь зөрөөж байгаа те. Яг юун дээр чи яг за болиё гэж утсан бэ? Яг ямар мөчөд? Ерөнхийдөө бол би ингээд
баригдмал байх дургу. Ерөнхийдөө чөлөөтэй байхыг хичээдэг, хүсдэг. Тэгээд нөгөө талаараа ч гэсэн тухайн эрэгтэйг бас чөлөөтэй байлгахыг хүсдэг байхгүй юу? Тэгээд яг ингээ намайг чөлөөтэй байх, миний хувийн орон зай ч юм уу эсвэл намайг ихтерхий баригдмал байлгаад байдаг. Тэр нь ерөнхийдөө л надад таалагддаг. Хартай. Тийм, ер нь бол хартай. Гэхдээ тэр чинь бас хар чи ер нь бол бас олон төрөл байгаа шүү дээ. Бор гэж бас байгаа тий. За ер нь бол хартай байсан. Тэгээ чамайг тийм хэвэнд баригдаадсэн болохоор чи болсон тий. Таад маань гоё нэг нэгнээсээ бэлдэж ирсэн асуулт байгаа юу? Тэгээ өнөөдөр мэдхийг хүссэн юм. Одоо энэ залуугаас. Эсрэг хүснээсээ тийм ээ. Ер нь бол та хэдийн болцоо. Бид хоёр бол зүгээр хажууд нь байж явах хэрэгтэй хүмүүс байхгүй юу? Зүгээр гоё ховж ив сонсоол тий. Ингээд байж юмэр байгаа байхгүй юу гэх шиг. За би асууч. За тэг. Эрэгтэй хүн одоо ингээд толгомцсон асуудлыг яаж даван тулдаг вэ? Одоо ямар нэгэн Асуудал гарвал яаж шийддэг вэ? Ямар ч хийсэн саандаа гэж. Саасны араас нэг санаа орж ирд юм даа гэж. Мэргэн санаа. Тэнгэр дээрээс Хосын харилцаан дээр тулгарсан. хосын харилцааны асуудал уу эсвэл зүгээр асуудал уу гинэ? Хосын харилцаа шүү дээ мэдээж. Тийм үү. За. Тэгэл ярилцгал ахтаа ер нь л тэг яг юу нөхгүй байна. Тэгэл хоёлаа сууж байгаа л сайхан ярилцгал. Ямар гоё ерөнхий шаваа тий. Ярилцсан. Энийг чи нэг юм энийг бол асуусан ч угаасаа асуугаагүй байсан ч тийм юм байна тэг шахав тий. За чи эмэгтэй тэгвэл наа асуултан дээр нэг кейс нэмчих. Яг ийм асуудал гарч ирвэл чи яаж хийдэх вэ гэд. Тэгэхгүй бол нэг зүгээр юм ерөнхий асуучаар ерөнхий хариулчихлаа. Чи нэг гоё кейс гаргаад ирдэг үү? Манайхан бас хүнээс асуулт асууж сурмаар байна тийм ээ. За. За жишээлбэл хосын харилцаан дээр шүү дээ. Тэгээд яа хоёуланд нь ямар нэгэн Хоёуланд нь их шиглэн шууд хасцсан шээ. Хоёлаа гол асуудлаа ярих ш. За. За жишээлбэл эмэгтэй хүн ойлгомжгүй ааш гардаг гэдэг шүү дээ. Яг тиймэрхүү тохиол хамт байгаа нөхцөл, хамт амьдарч байгаа ч юм уу эсвэл хамт гадуур явж байгаа нөхцөлд ингээд юу ч болоогүй, юуг нь ч мэдээгүй, гівгэн дуурлаад оноол яг яаж шийдэх вэ, яах вэ? Эсвэл зурж уурлаад ах уу? Эсвэл яг эсвэл наа зодох уу гэж. Таар гэшээс. Яах уу гинэ. За маа залуу яах юм? Ингээд явж исэн чи гэнтэл бүр юм болохоо байгаа. За бүр ингээд гүүж мүгээд бүр юм солиороод байвал те. Иста гэж орж гүүж мүгээд байвал яана. Тийм байвал жоохон яаж шийдэх вэ тэр асуудлыг те? Застан мэдхгүй зүгээр яагаад байгаа бэ гэх юм. Чи яагаад байгаа юм бэ юу гэж. Одоо битээ давраад байгаарай гэж. Шууд шар ад руу залгацсан шүү. Авираад гараа гэж. Гэхдээ яг хөө тэгээ тийм байвал гэхдээ ер нь хэцүү шууд хариулахад хэцүү л ахлаа. Тэгэл ямар ч ярилцаад нэг үүсэх байлгүй дээ те. Ярилцаад болохгүй бол яагаад байгаа юм бэ гэх өх нэрээ. Дөөр яах вэ те. Болон чи өөрөө өөрийгөө ойлгохгүй байгаа. Тэнгүү чин чамайг яаж ойлгох вэ гэдэг юм байна те. Чамайг яагаад өөрөө өөрийгөө ойлгохгүй байгааг чинь яаж ойлгох вэ гэж. Тэг айгүй юм том асуудал байна гэж. Наа чин дараа нь юм форум хилцүүлэг явах юм байна шүү те. Discussion явах гэсэн үг байна. Бүтэнсэнд би подкастын хоёр ирээрээ заа юм шиг. Яг нэг асуулт шүү дээ ярих гэж. Нэг шийдэл төрий те хэдүүлээ. За. За чи тэгвэл яалгамаар байдیں۔ Тийм чи өөр яалгамаар байдیں۔ Эмэгтэй хүмүүсийн тэрийг сонсъё л да тий. Шууд тэрч аваад үг өсөхгүй амын таглаал тий. Call me daddy гэж. Эмэгтэйний хувьд бол ерөөдөө амар гоё аргадуулж эрхлээд байж ивэл тэгэл тэгсгэл уурн гарчдаг шүү дээ. Хамгийн гол нь нөгөө эрэгтэй хүмүүс миний тэнэг хайр яасан? Өөрийгөө ойлгохгүй байгаа мó гэж. Эрэгтэй хүн жоохон туушгүй, төвчээргүй юм болоо. Тэг юу ч болсон зүгээр орхиж явахгүй хамт нэг юм ойлгохгүй байгаа ч гэсэн ойлгож байгаа юм шиг царай гаргаал ингээл байж ивэл дээр. Үгүй ойлгож байгаа юм шиг царай гаргана гэдэг чинь мэдэрч штэ эмэгтэй хүн чинь. Гэхдээ юу тэгвэл яагаад заавал байдлыг юм төвөгтэй болгоод байгаа юм бэ гэж тий. Ер нь тийм драма үүсэх ямар ч шаардлагагүй та хоёр зүгээр явж исэн биз дээ тий. Чи гинт л уурснаа аргадуулж маргадуулаа тий. Тэрвүүлж мэврүүлээ. Энэ чинь амьдралыг амар хэцүү болгоод байгаа юм шүү. Үгүй шүү дээ. Энэ чинь хосын харилцаанд байх хэрэгтэй зүйл байхгүй юу? Байх ёстой. Хосын харилцаа амархан байвал утгагүй гшөө тий. Заавал юм хэцүү юм байж ич явдیں۔ Тий. Хэсэгхэн жаргалтай ээжүүд тий. Зовлон амттай гэж тий. Заавал жаргал донд хэсэгхэн зовлон амттай гэж тий.
Манай Намука бас. Намука гэж ах юм. Чи ер нь өөрөө тийм токсик хүн үү? Хэр токсик вэ те? Чи өөрийнхөө токсикийг 1-ээс 10-аар үнэлүүл хэд вэ? 5. Тэгээ сонсогдохгүй л байна даа гэж. 5. 5. За. За окей тэгвэл ер нь одоо манай ивент итгэгчийн зүгээс юу байгаа? Вайна бүгдээрээ гоё задлаад гэж. Манай ер нь юм уух уу, пи уух уу, вайн уух уу, алийг уух уу? Кофе юу цаа юу гэдэг шиг вайн уу пи юу? За манай өнөөдрийн ивент итгэгчээр Hardis ажиллаж байгаа. Одоо бүгдээр мэддэг болцсон баг те. Hardis. Яа баярлалаа. Ямар гоё юм. Тэр хайтлын дөрвийг камер шууд гар дээрээс авчаашдгөө тий. Спонсор явчих. За манай өнөөдрийн ивент итгэгчээр Hardis ажиллаж байгаа. Австралийн 160 жилийн түүхтэй. Анхлан суралцагчдад илүү тохиромжтой юм гоё дарс байгаа. Тэгээд хамтдаа бүтээх мөч Hardis. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Гээ илхээр налгачаад өгөөрэй гэж. Баярлалаа гэж. За, окей, манай өнөөдрийн бас ивент итгэгчээр Саммиг лайв хамтран ажиллаж байгаа. Гиз дүүргүүлдэггүй хамгийн бага галаар агуулсан. Шинэлэг зөөлөн мэдрэмжийг мэдрэх хүсвэл Саммиг лайтыг сонгоорой. Яа, баярлалаа. Битээ өрхөөрэй гэж. Ямар бол реклам бэ? Одоо дахиад нэг байна хаашаа. Гэтэ нэрээ уучлаарай те. Дахиад нэг реклам байгаа. Явчих гэж. За манай өнөөдрийн ивент итгэгчээр Lime аппликейшн хамтран ажиллаж байгаа. Бүгд Lime-ыг мэдэн шүү дээ. Ашиглажсэн баг. Тэгээд Lime маань апдейт хийгээд вершн 2 болоод дататай болсон юм байлаа өөрсдөө. Тэгээд манай энэ дээр одоо гарахтэй манай контентэнд зориулаа хэлчих шиг байна. Энэ дээр гарах QR кодоор та хэд маань уншуулад үнгүү хязгааргүй датагаа аваарэ. Тэгээд бас гоё шинэ аппликейшнтэй болсон байлээ. Lime-ыг туршаад үзээрэй. Баярлалаа. Тэгээд энэ датаг авахд та заавал Lime-ийн хэрэглэгч байх албагүй. Өөр телефоных байсан чамаагүй QR уншуулад хязгааргүй дата аваарай. Тийм. Аппликейшн руу та хэд маань одоо ороод үзэх юм бол шууд байгаа шүү. За. Тийм. Lime-да баярлалаа. Баярлалаа. За Wine-ыг хонголж өгье. Ямар гоё юм бэ яаж. Фин залж байгаа. За. Бай бро. Бро. Ой чи за. Баярлалаа гэж. Тэ. Гэтэ брод дахиад нэг вайн өгнө штэ. За. Өгчөөрэй андаа гэж. Тэ харамлаад байгаа юм шиг ингэж юм жоон дургу вайн авч мааш хахтай. Тэ эндээс өрөө матч ингээд төрөх юм бол бит хоёр нэг шил вайн өнгө өгдөг. Шил вайн шаст яа. Тэр нэг вайн өгдөг. Тий. За. Окей. Өнөөдрийн одоо спонсорын зүгээс таад маань хоорондоо cheers хийх хэвээр. Тэгээд гой зүрж уух хэвээр байгаа. Тэгээд таад маань онч cheers хийх хэвээр. Манай залуу маань эхлээ вайн авчи. Пива дараа нь араас нь. За мен бэржи заяа. Уухгүй мен гэж. За. Окей, манай залуу маань эхлээд баруун гартлын эмэгтэйтэйгээ намукатай тийм ээ. За, эхлээд цээжинд авчих бүгдээрээ. Цээж рүү ойрхон. За, цээж рүү баруун талд чинь байгаа шүү. За. Баярлалаа. За. Гөхөндөө тулгаад. Зүүн талд чинь тийм ээ. Гөхөн дээр тавьсан ч болно гэж байгаа. За, 3 тоолоод хоёр нь ууршаагаад cheers хийх хэрэгтэй баг шүү. За, cheers хийж чадахгүй бол шийтгэлтэй. За, 3 2 1. Оо. Яг шахаад. Нас зөрүүл вайн зөрнө гэж. За шийтгэл нь айгу гоё шийтгэл байгаа. Тэгээд нэгнийхээ дуртай газараа үнсэх тийм шийтгэл байгаа. Хүссэн газараа Хүссэн газараа тийм. Битэд аль гэж хэлэхгүй таад нь өөрсдөө л хүссэн газараа үнснэ. Тийм амар биш байж болно тийм. За. Окей, манай заавал нэг цээжин дээр үнсгээд авахгүй. Тий. За Намука жишээлбэл хаана нэ тий? Намука эхлээд газараа хэлчихье тий үнсүүлэх. Үнсүүлэх газар юм уу? Тий. Үнсэх газараа хэлчихье. За. Тий. Чи хаана үнсмээр байна? Би нэг өөрөө боулингийн дуртай байхгүй юу? За. За, игэмдэр нь. Игэм. Вау. Игмийн хайгаа шахах тийм. Игэмгүй залуу шүү дээ. За, манай залуу маань хаана үнсэх вэ? Зүр хатар дээр нүсч юу? За. Даруухан тоглож байна тий. Насны ялгаа байгаад байна гэдэг. Зүгээр шүү дээ. 23 хүрэхээр л игэм үнсмээ санагдаашаа тий. Хоёр дээр л хацарлуу юм яашаа тий. 2 жил бас яг доошилж штэ яг игэм тий. 30 дээр шоо боон дээр үнсэж. За зүгээр манай залуу игмэн дээр үнсүүлэхийг зөвшөөрч байна уу тий?
Зөвшөөрнө штэ угаасаа. Шийтгэл юм чам зөвшөөрөхгүй гэж байхгүй штэ. Тэг бас яг одоо ингээд хувц хундрыг ингээд их чинь бас хэцүү шүү дээ тий. Яа тий гоё яри л та. Эсвэл Тэгжиж гоё штэ тийм үстэй. За окей. За шийтгэл явчих зүгээр шууд Бро шаа, тий. товчоо ингээд тайлчээ. Ингримийн товчийг битгий тайлаач. Чи өөрөө олон шүү дээ одоо эн чинь тийм ээ энэ залууг тэмтчихэж байгаад игмэн олон шүү. Тэгж байгаад тий. Ингээд жугаад. Яа за. За окей чиний зүүн талд чи шүү. За явлаа. За игмэн ихтэй метри. Вау. За өнөр алаач. Батсан уу? За. За шийтгэл юм да тийм ээ. За манай залуу зүүн тал руугаа яваад хацар дээр нь биш баруун гартал руугаа яваад хацар дээр нь үсэ тийм ээ. За нош шүү. Яа! За уусаа эвгүй шүү. Уусаа эвгүй. Үгүй тий өөсөө игэмдэр өнсүүлсэн юу ч хацар өнсөх юм бэ тийм биз дээ. Ядаж нэг уруул амар байна шүү дээ. Охисоо амар сэргэлээ. За хацар энд байгаа маа гэж. Найс за. Ой ой. За одоо манай залуу маань их шиглэнтэй. Их шиглэнтэй зүүн гарталт ч юм байгаа шүү. За. За. Одоо яг жоохон баримцаалж байгаа тий. Ой тэгж барихгүй шүү. За. Одоо нэг рүүгөөж. Ингээд жоохон цээж рүүгээ. Эмхтэй цээж рүүгээ. За. 3 2 1. Вау! Багтай. Найс. Тий нас ойролцоо болохоор зүрхгүй шааж байгаа шүү. Яг насны зүрүү байдаг юм бэ шүү. Тэгээ тулахад те энэ ч. За одоо нэгэнт хоёр маань тулахсан юм чинь гоё зөрж байгаа Зөрөө тийм ээ. дууч шууд. Дараа нь манай нөгөө хоёр маань I know you told your friend you're not okay. And tell me what's wrong and why you never said you felt that way. And guess you're trying to stay strong and fake a smile until I look away. But I've known you too long, it hurts to watch your blue eyes fade. каман одоо зөрөө дууч. За цааталж байгаа шүү. За. Зөрсөн юмыг хааш. Зөрүүлчих шүү. Хоёр маань өмнө зөрж ирсэн үү те? Хондог зөрсөн хүмүүс аа. Ингэр зөрж ирснээс хондог зөрж байгааг байгаад те. Зя, гэ залуудаа пив нөхч тийм ээ. Тэгээ. Оо sorry. Би бас өөртөө өгч тийм ээ. За, окей. Одоо гоё асуултууд руу орно. За одоо ингээ хамаагийн юм дууссан. Одоо өстой жилээтэй шаана гэж. За. Одоо гоё хэсэг шүү. Миний хамгийн дуртай хэсэг. Хэдэн X-тэй вэ те? За, залуугаас эхэлчихье. Ганц X-тэй. Нэг л X-тэй. Тий. Тэр нь нөгөө цэрэгт явхад яадаг те? Тийм ээ. За. Намука X-тэй те? 10 дотор байгаа. 10 дотор. Вау. Анхны 10 дотор гэж хариулж байгаа эмэгтэй хүн боллоо тий. Бус нь 1 2 1 2 л гэж тий. Гэхдээ ер нь тий. Мохоо штэ. Окей, энд өнөөдөр бол бүр байхгүй ч хүн ирсэн байгаа тийм ээ. Тий байхгүй л гэж байгаа тий. Одоо энэ доор нь комментээр залуучууд байсан шүү дээ. Юу яриад байгаа ингээ орж ирэх үедээ. Ишгэлэн арайч тий. За ишгэлэн X гүү тий. X гүү гэдэг байгаа тий. За. Гэт байгаа. За. Аха. Тэгвэл хитэн body countтэй. Тэ? Ишгэлэн. Байхгүй. За аюу ингээ чимээгүй байгаа шагаадах тий албаар юм байдлыг хөндрүүлэх гээд. За манай залуу. Тэгэл 10 дотроо. 10 дотроо. 10 дотроо. Тий. 9. Ял байгаа билгүй дээ. Тийм тоглоомд хизээ орж ирсэн юм бэ чи. Тий. In this game. Йоо, чисээ дуурсан. Яар амар шаачаа писта. Аашаа. Йоо. Хоёрын дотлоо нэнийг хөргөж байгаа тий. 10 дотроо байгаа. Хамгийн анх хизээ секс хийсэн бэ? Юу 18 тал. 18-д. Яг болчихжээ. Яг цэрэгт явахын өмнө тий. Үгүй. Тэгээ ер нь 18 хүрээл за ер нь хязгаараад авчлаа тий. Тэгээ 18 ч насанд хүрсэн биз тий. 18 хүрээд болно шүү дээ тий. Тийм болно шүү. Тэрнээс өмнө ч болцсон хүмүүс өндөө байд юм билээ гэж. Окей, за намука гэв. Яса 10 дотор л байгаа 8. 8. Аха. Хизээ орж ирсэн бэ гэж яах тий. 19 насна. 19. Вау. За.
Энэ хугацаанд дуртай байрлал чи яг юу байв тийм ээ? Амар гой уусгаа шааж байгаа сте. За. Ерөнхийдөө те чиний дуртай байрлал ажлын онцлогоос хамаарат юу байсан бэ гэж. За тэгэл нөгөө яг доогийн л хамгийн гоё санагддаг. За доогийг хасъя. Угаасаа энэ ойлгомжтой тийм ээ. Угаасаа баг хүн болгон доогийн юм байлээ. Тэгвэл Дэгийн байрлал гэж юм. тэгвэл би ингээд сууж агаад эрэхтэй маань ингээд босоо ороод Босоод ороод ирсэн. зогсоо Чи суудсан. Эрэхтэй болцсон. Тэгээ ороод ирнэ. За. чи Үгүй чи өөрөө сая би яг тайлбарснаар чинь ойлгосон байхгүй юу? Би суудсан. Эрэхтэй босоод ирсэн. Тэгээ ороод ирнэ гэхэр чинь. Чи юмн дээр суудсан байх. ямар нэг юм дээр суух юм бэ би те? яг одоо ингээд сууж байгаа дээр л эрэхтэй. Яг одоо ингэ сууж байгаа тэр. За жоохон байрлаад зүсэх шүү. Ороод ирэх юм бэ. За, гой бас классик За тийм ээ. нааш гişээс. За манай залуугийн хувьд. За, Доорн байх юм да. доор нь. байх. Тий. Чи доор нь тэгээд эмхтэй нь ороод ирнэ гэж байна. Тий ороод ирнэ гэж. Ааха. Өөр юм гоё. Чи яг юм оролцсон тийм ээ. Тийм чиний чадварыг шалгасан. Эмхтэй чинь би ингээ дээр баймааргүй байна гэвэл чи яах вэ? Яваад өгнө гэж байна. Нэр юм уу? Гойж штэ доор нь орчих л дээ. Чи дээр гарч л та өдр гэж үгүй хойгоо тий. Тэгэл дээр нар. Доороо дээрээ тий. Дээрээ доороо тий. Хороодсон шааж явах хэрэгтэй. За өнөөдөр хин дээр гарахаа үзчихье гэж байна. Яа, ямар азгүй байна гэж. За тэгвэл манай их шиглэн Тэгээ ер нь чиний хүсдэг байрлал гэх юм уу? Ер нь ямар нь гоё байх гэж чи төсөөлж одоо байна. мэдээж юм нэг юм тиймэрхүү сцен ч юм уу юм үздэг л байлгүй дээ тий. Тийм кинон дээр ч юм уу тэгээ юм гардаг штэ тий. Яг чамд аль нь илүү гоё харагдц талаас чи одоо мэдрээгүй юм чинь. Гоо зүйн талаасаа. Тий. Гэтэ ямар хэцүү юм бэ? Хийгээгүйгээ тахт нь ингээд хийцэн юм шиг болох га асуугаа шахаад гарч тий. За тэгвэл одоо за Хийлчихэл та саяхан яг хийлгэж штэ. ядаж өмсөлдсөн байлгүй дээ тий. Яаж өмсөлцөх дуртай вэ гэж байна. Хамгийн дуртай өмсөлцэн чи юу вэ? Тийм өөрийнх нь хариултыг сонсъё тийм ээ. За. Одоо надаас л нэг хариулах. Эхнийхт нь хариулж ядг. Ста мэдхгүй байна. За мэдхгүй байна угаасаа гэж. За тэгвэл үнсэлцдэг байлгүй дээ тий. Гэтэ жоох муухай л энэ ингээд үнсэлцээл зүгээр ингээд байгаа. Баяртай. Манай хоёр найз ирсэн гэж. Өнөөдөртөө үнсэлцээд өндөрдөл ямар уу гэж. За чи ер нь хэр үнсэлцдэг вэ гэж. Тэг хүн болгон заавал тийм бас юу Хилээ хийдэг үү, гаргадаг уу гэж. Ер нь өөрийгөө хэр сайн үнсэгч юу гэдэг вэ? Үнсэлдэгч биш ээ. Үнсэлдэгч үү? Үнсэгч гэж боддог. Үнсэлцэгч юу гэх юм? Үнсэлдэх дуртай юу? Үнсэг хэсгийлээ нэгээс 10-аас үнэлүүл те. Үнсэлцчихсэн маань сайн үнсэлцдэг юм гэж хэлчихсэн. Сайн үнсэлцдэг юм байна. Уусаа чи сайн үнсэлцэхгүй бол амар муухай байгаа байхгүй те. Ингээ хийхгүй. Тэгээ өөр хэмт нэг залуутай боолцсон тэгээд үнсэлцээл тэгээ явцдаг. Гоё. Уус нэг хамгийн удаан ер нь тийм юм үүсгэжсэн магадaltaй харилцаа ер нь байгаа юу? Тийм яг ингээ үерхэхийн өмнө байсан тийм харилцаа байгаа. Хэр удажсэн бэ тэр нь? Удаж байгаагүй. Ер нь хамгийн урт нь яагаад гэж бодож чинь чи ер нь яагаад тэгдэггүй гэж бодож чинь чамаас шалтгаалаад нөө эсвэл нөгөө залуугаас шалтгаалаад нөө? Би жоохон амархан уйддаг гэж. Йоо. Угаар үнсэлцээл байвал уйдэн штэ хүн. Тэгээ чи ингээд хүндээ үнсэлцээл байвал угаасаа уйддаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр цааш та анхаараа. Ер нь тэгээд залуугаас одоо жишээлбэл чи чадлал нэг юм сар мар болоод уйдчихдаг юм уу? Гэсэн үг үү? Яг зөв залууга олоог болохоор тий. Ахаа яг таалагдах. Тий, нөө түлхүүр нь байхгүй тий. Цоож нь байгаад идэг. Зөв түлхүүрээ хайж байгаа эмэгтэй гэж ойлгож болох уу? За. Тий. Тараач асуу. Тэгээд ер нь энэ амьдралдаа хийжсэн хамгийн галзуу үйлдэлүүд чи яг юу юм бэ тийм ээ?
За намукагүй. Чи яг юу хийжсэн юм бэ? За ажил те бас ажилтай. Өвөө Зүгээр ганц үйлдэж асуусан чи. Ажлынхаа нөөцөөс хийсэн л шээс. ажлын чигжуур баг гэж яг ярих гэж байгаа бодоо гэсэн чи ажлынхаа нөлд шүү дээ ажлынхаа. Окейгүй секс гэж асуугаагүй шүү гэж байгаа. Тэ чи яг хариулж байгаа чи амар гоё байна гэж байгаа. Гоё. Бүгд харж шийтгэв яа. Ямар гоё үн чи юм бэ те. Баярлаа. Бид хоёр өөрөө асуу ийм хариулт төдөөг болохоор шокер шээ. Нэр ингэ хариулчт юм бүгэ гайхсан шээ. За манай залуу тэгвэл амьдралдаа ижсэн хамгийн галзуу секс чи хаана байсан бэ гэж. Шууд орч ирш гэж. Тэгээ хариулчихж байгаа юм чи одоо. Тэгээ явчих за. Машин дотор л байсан юм да. Яг галзуу юу те бас. Тий, ер нь миний хувьд л тий. Жолоо барьж явахтай юу гэж. Төвчрэл донд. Дөрвөн замын уулзрууд гэж хэлсэн. Тэгвэл галзуу юм байна гэж. Хамгийн галзуу үнсэлцэн чи хизээ байсан бэ гэж. Хамгийн ийм тийм галзуу ер нь хамгийн дөгсөн тийм үнсэлцэн хизээ байсан бэ те. Их шиглээ. Хаана байсан бэ те? Байхгүй бүгд зүгээр Орцсон гэж байна те. Бүгдээрээ л энгийн. Хамгийн ийм жоох эвгүй юм да гэж бодсон үнсэлцэн газар чи хаана вэ? клуб. Вау. Клабын ойл дааш. За тэгвэл та гур маань нэг хөрөлцөж үзээд шийдвэр гаргах уу? Өөр та гурт асуух асуулт нь нэгнээсээ. Сексуалтанд одоо яг эмэгтэй нэгэд амар идэхгүй байгаа дэвэл чи илүү өдөөж хүү эсвэл за гэж Зүгээр цаашаа ондох уу те? Өөрөө Цаашаа араа гэгтвэш яссан. өөрөө болцоод болох уу? Яг уу. Йоо. Чи 1 үү 2 үү те? Эсвэл 4 үү? Чи намайг болохгүй тэрийг ч л мэдмээр байна тий. Тий. Залуугаас асууж. Миний бро хариулъя. Юу айлгүй юм те. Айлгүй шатдаг шээс. Тэгэл одоо хинтээ. Чиний арай бов чи ийм өөрсгч чимхий биш үстэй. Бов нэгэд цаашаа хараад. Гшээ. Тэгэл болохгүй л тэгэл хэлнэ шүү дээ. Хийхээстэй. Тий. Болохгүй бол хийн гэсэн үү хэлнэ гэсэн үү? Хэлнэ ил. Юу гэж хэлэх юм босхгүй байна гэдэг. Үгүй. Тий, найзыгаа уучлаарай. Найз нь өнөөдөртөө амарьяа гэх тий. Өглөө ирц ирнэ гэх тий. Өглөө нэг үзэдэх үү гэх. Тийм манай эмэгтэй жишээлбэл яагаад энэ асуултыг асуусан бэ те? Энэ яг юуг мэдэх зорилготой вэ? Чухал шүү дээ тий. Нэг нь тавьчих нэг нь тавихгүй байвал жоохон шудраг болсон. Тийм аль алиндаа гоё тэр тусмаа арслан тавихгүй бол хэцүү үстэй тий. Ном тавьцсан арслан тавиагүй шааж бол арслан хуурлна үстэй. За манай эмэгтэй тэгвэл за ингээд чи угийн тавьмаар идэг нөгөө залуу чи ингээд те тавиулахгүй байвал чи хэлэх үү эсвэл зүгээр л заа гэж унтах уу? Би тавьмаар нэгээд ойрлох уу эсвэл зүгээр л унтах уу? Илүү өдөөж өгнө шүү дээ. Ер нь бол. Өдөөгдөхгүй шахаад байл яах вэ? Гэхдээ яаж ийжаал өдөн эрэгтэй хүн өдөөгдөхгүй байх гэж байхгүй. Шин чи яг за хамгийн чиний бест өдөөдөг арга чи яг юу юм бэ те? Техник чинь. За. Тэ өдөөгдөг яг чагтныг те. Үнэхээр бүр яасан ч ямар ч нөхцөл байдал ингээ пад босгодог скил чи юу вэ? За яг миний кейс дээр гэвэл одоо тасарсан байсан ч босгоно би. Ой. Чи мэддэм үү би босгодъм уу гэж. Үхлээс амьдруулдаг тийм ямар техник вэ те? За яг нугдайцсан шааж байхад нь те. Одоо яг гоё сонсъё. За. би ингэжсэн амандаа мөс хийж агаад ингээд чихнийх нь ардлаас ингээд доошоо яваад ерөнхийдөө болов нэг тиймэрхүү. Nice баяа ямар гоё юм бэ те. Нээлттэй та. Тэгээ ер нь бол хэр баргийн ингээд хүмүүс нааш бол болох юм байна гэж шах те. Гоё нээлттэй байгаа баярлалаа. Яг тийм төсөөсөн чи яг л
Тэ Үгүй мөс хийхэр чинь бас болдсон байх тий. Үгүй яг миний хувьд болохоор ингээд Тэр кейс дээр тий. Тийм бол. яг ажилласан. тий удаан үргэжсэн залуутайгаа тэгжсэн байхгүй хамт амьдардаг байсан гэсэн. Хэдэн раундын араас вэ? А? Хэдэн раундын араас яг тэгсэн. Хоёр дахь раунд уу? 3 вау. 3-ын араас 4-р мөс шаагаад ороод ирж идэх шээ. 3-ын араас эрэхтэй маа жоохон унтраад эхлэхээр би асаажсан байхгүй юу. Оо ямар гоё юм бэ те. Бундаг бүгд алгач. Гадыг асааж явах хэрэгтэй тийм ээ. Мөсөө хатан. Гадыг мөсөөр асааж штэ. Энд чи бас үнэхээр гайхалтай тий. Тэгээ октодоо Удасан бас байвал мөсийг туршаад үзээрэй. Тий. Зөвхөн нүрээ мөсөнд битгий дүрээрэй. баунд дүрээрээ. Гэтэ чи уул нь дараад улмал ингэ цаашаа болох юм шиг санагдаад байна. Логикийн хувьд бодохоор гүү юм байна тий. Дөнгөж дууссан байхад нь тэр халууныг нь жоохон буулгаж жагаад хөөснийг нь тий. Тушаараа манайхаа хосоод байсан шүү дээ тий. Туршаад үзээрэй. Хэрвээ найз залуу чи үгүйгээ дэвэл амандаа мөсийг ирээ гэж шахт. Амандаа орсон мөсийг хилээрээ түлхээрээ гэж шахт. Тэгж үзчихсэн юм байна уу энд? Байна уу? Байна. Хаана нэсэн бэ? Тийм байна. Тэгээ ер нь бол Энэ охин байна гэсэн тий. Үгүй. За гой мөсийг туршаараа манайхаа. За бас гоё шинэ мэдээлэл авлаа баярлалаа тий. Бид хоёр ингээ өөрсдөө хажуугаар нь ингээ юм сурааш. Ингэ тийм үү? Тий. За окей, таад маань өөр асуух асуулт байна уу тий? Байхгүй бол мэдэрч үзье. Мэдрий. Байхгүй мó. Залуу шууд мэдрэхээр шийдсэн шүү. Үгүй байхгүй шууд мэдрий. За окей, тэгвэл залуу маань эхлээ босчихъя. За тэгээд баруун гартлын эмгтэйгээ эхлээд. Амра бэлэн тий? Намукатай эхлээд тэврий. За би ийшээ тавьдаг. За. Чамдан байгааг намайг хайлаач гэ ичимэшэнэки Яби хөөж гүцтэй надад хийцүү. За одоо зүүн тишээ хараад игшиглэнтэй. За игшиглэн босъё. Зя гахалтай. За манай залуу төрсэн сэтгэлийг сонсъё. Тийм. Тэвэрхэд ямар байна те? Хоёр эмэгтэй нэг дор ингээ тэвэрхэд амьдралд бас ховор олдох боломжтой тийм үстэй. Намк болохоор айгүй гоё үнэртэй охин байна. Үнэртэй. Тий. За. Энэ болохоор айгүй өндөр юм байна. чи өөрөө түрүү өндөр сонирхдаг л гэсэн. Тий. Өстө өндөр байл болоомаалаа гэж хэлсэн чи. Чамайг давтсан шээж нөө. Дээрээс нь тэврэж. Бараг жицүү юм шиг. Хашааны цаанаас харц шээж. Юу хийж байгаа? Их шиглэн байна. Юу хийж байгаа? Гараад ир. Энэ үсчи юу болцсон бэ? Нөгөө харааны нэг төвшөнд байж ингээ ойлголцол айгу ижлэх юм байдаг гэдэг шиг. шиг. Зүрх яг нэг цэгт те яг байж таярч. За өөр манай хоёр эмэгтэйд маань ямар мэдрэмж төрөв тийм ээ? За хинж төрүүлж хариулж болно шүү. За баярлалаа. Гоё нэртэй зүйл байна. Тэгээд хүн шиг хоёр гартай хоёр үлтэй гэж. Нэг бовтой тий? 90 сар. Хоёр гар хоёр үл нэг бовтой тийм залуу байна. Гоё өнөртэй залуу тийм ээ? Тий. За. Намайг гоё. Гоё зээжтэй юм болов. Яг ингээд яах гэж бас гар хөрөхгүй. Яах гэсэн чинь тэр гэсэн чинь тийм. Би энэ залууг мөслөмөр байна. За. Бас нөө. Манай залуу шийдвэр гаргахад бил нөө. Асуух асуулт байна уу? Би гүндийн шоуг дуусгамааргүй байна. Билээ билээ. За. Билээ. Өдөр 3 тоолоод хариултыг сонсъё. сонсъё. Хэрвээ намуука таалагдж байвал баруун гар талтчихна. Игшиглэн таалагдж байвал зүүн гар талтчихна. За өдөр 3 тоолъё. 3 2 1 За гахалтай гурлаа өнөдний болтоо авъя. Аяа тавья.
Баярлалаа. За манай гур маань нэг нэгийг харсан уу? Хараарай. Харъя. За. За одоо нүдний болтоо авсан чи асуух асуулт ч юм уу? Тий, юм гарч ирж байл гай. Асууя төрсөн мэдрэмжээ хэлээ тийм ээ. За, хин чамаагүй яраарэ гэх. Хөрх хоёр хүн байна уу? Хоёр гэдэг нь юу гэж байгаа юм бэ чи? Хоёулаа л хөрх хөхт. Хоёул өөрхөн охтууд байна уу? Тийм. За манай эмэгтэйчүүд ямар сэтгэл төрөв. Нүдээ бооцсон төсөөлж ирснээс Нөгөө нэг тэгээ болтоод харчихгүй юу гэдээсэн залууг сая харлаа штэ тий. Ямар мэдрэмж төрөв тий. 10-аас 8 залуу тийм ээ. За. Тэрэлэг залуу. Скил хөгөө болж байна гэд тий. За мөсөлмөр санагдаж байна уу тий. Нөгөө талд бас үнсэлцмээр санагдаж байна уу тий. Гүнсэлцэн нэг алгасч болох уу? Аа. За ямар сэтгэл төрж байна намка тий. Тэрхэн тэрэтээ яг миний бодчихсон. Хоцлттай. Ахаа залуу nice. Яг миний залуу байна. За их шиглэн бол хөөрхөн залуу байна гэд хойноос нь инээсэн. За. Тэргийн тодтгоо шүүхтэй. Өөр тал маань одоо нэг нэсээ мэдхийг Гой астын асуултууд байгаа шүү тий. дээ. Цариг нь харсан юм чинь. За. Байхгүй бол шууд дахиад шийдвэр гаргая. Байгаа хаа, байгаа эзэл. Байхгүй нь уу? Байхгүй. Шууд хариулт уу? Хичгэлэн байна уу? Ямар шудраг залуу вэ? За намукад байна уу? Байхгүй. За тэгвэл манай хоёр эмэгтэй мөнүүд байна чи. Үтэний. Одоо манай залуу зүгээр шууд заахад болно тий. За 3 тоолоод 2 дахь хариулт. За 3 2 1 За гахтай ямар гахтай юм бэ? Тий. 10-аас 8 залуу ийм л хэд юм бэ? За. Окей. За шийдвэрийг танилцуулъя. Манай Тэмүүжин маань нүдний болттой байхдаа намукаг сонгосон. Нүдний болтоо аваад эгшиглэн сонгосон байна. Тэгээд шийдвэрээ өөрчилсөн байна. Тийм. Тэгээд яагаад вэ те энэ шийдвэрээ яагаад өөрчлөхөөр болов тэрийг гой тайлбарлая тийм ээ. За. Тэгээ яг энэ бас чамд юм залруулга хийх боломжтой. Хүн өөрөө бас нүдний болттой байхдаа ямар ч шийдвэр гаргаж болно. Баахан бас тэрийг уусаа ойлгож болно. Нүдний болтоо аваад хүн өөр бас шийдвэр гаргаж болно шүү дээ, тийм ээ? Нээлттэй. За. 3 дугаар эмийг үгүй. Шок. Угаасаа өгöd. Гэхдээ ихшгэлэн миний яг сонирхдаг л гадаад үзмжээр яг сонирхдаг л охин байна. Аа. Тий. Тэгээд л сонирхдаг. За. Nice. Окей. За тэгэхээр одоо болохоор ихшгэлэн энэ хариултыг те зөвшөөрч гинэ үү гэдэг хэсэг явна те. За манай залуу манууд энэ чинь. Тэгээд ихшгэлэн маань 3 тоолоод дээшээ зөвшөөрч доошоо. За бүгд хамтдаа 3 тоолоод ихшгэлэнгийн хариултыг сонсъё. 3 2 1. Вау. За окей шийдвэр ойлгомжтой. Манай залуу маш үнсэлцэх дуртай гэж ойлголоо. За ихшгэлэн энэ хариултыг зөвшөөрсөн байна. Тэгээд та хоёр маань матч боллоо. За баяр хүргье. Тэгээд баяр хүргье. За нэг гоё дахиад нэг вайна нэг тойр маань зөрөө дууч. Асууд нэг гоё тэрвэрлтчих хамаагүй. Тийм ээ хамаагүй. Гоё тэрвэрчих болно. Зүрж ууж болно, тэрвэрлэж болсон ч болно. Та хоёрын сонголт тийм ээ. Зүгээрээ намука. Хажуу чи хоёр хүн тэрвэрлчихэл байг. Чамд мөс байгаа. За, окей, та хоёроо суудалж байна. За, одоо та хоёр суугаад явах бай тий. Тий, цаашдаа та хоёр маань бас гоё харилцааг өндөрлөх гэж хүсэж байна. Тэгээд энэ хамт суугаад гоё вайна уугаад нөгөө нэг газар ороод юм ярина гэсэн шүү дээ. Тэрийг одоо яг нэг газар ороо ярээрээ. За, тэгээд бас гоё харилцаасаа өргөжлөөсэй гэж хүсэж байна. Тэгээ энэ хоёртаа гоё аз жаргал хүсье тийм ээ. Тий. Тэгээд өнөөш нь гоё байж болох байхаа гэж найдаж чинь тийм ээ. Гоё үнсэлцээрээ. За окей. За одоо намука дээр гарч ирээд шүүрч авах залуу байвал гараа өргөе тийм ээ. За 3 тоолоод байхгүй бол шууд одоо юм дуудлага бодлоо шиг юм болно шиг. За манай намука дээр гарч ирэх залуу байвал гараа өргөе тийм ээ. Мөслүүлэх залуу байна уу? Аа. За 3 2 1. За окей байхгүй байна. За окей баярлалаа намука айгуу гоё идэвхтэй оролцлоо. Манай шоуг бол нэр үнэхээр амар гоё ажиллаа тий. Баярлалаа. Айгуу гоё нээлттэй байлаа шүү. Намука баярлалаа. Бүгдээрээ намука шүү намука гоё шүү. Манай өнөөдрийн ивент итгэгчээр Hardis ажиллаж байна. Тэгээд хамтдаа бүтээх мөч Hardis.
За манай өнөөдрийн нэвтрүүлгийн спонсороор Samig Life ажиллаж байгаа. Тэгээд та бүхэн хэрвээ гиз дүүргүүлдэггүй юм хөнгөн зөөлөн мэдрэмжийг уухыг хүсэх юм бол Samig Life-ыг сонгоорой. Баярлалаа. Яа. За тэгээд манай өндрийн мэдчээр лайм хамтран ажиллаж байгаа. Тавид маань үүрэн телефоны лаймыг ашиглаад дататай болоорой. Үнгүй хязгааргүй дата манай Daily Show-ны үзэгчдэд бэлгэлж байгаа шүү. Тэгээд version 2 гарсан байлээ. Аппликейшнийг татаад үзээрэй. Баярлалаа. Лайм байлаа. Яа, лаймдаа бас баярлалаа. За энэ удаагийн дугаар маань ингээд өндөрлөж байна. Тэг хүртлээс намайг маш их баярлалаа. Яа, Daily Show. Үжиг сайхан өнгөрүүлээрэй. Daily Show. Яа.